Сахилга хариуцлага дэг журмыг бид шат чадантай бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг энэ үйл явдал маш тодорхой харууллаа. Цаашлаач бидний төрийн албаны шат чадсан сахилга хариуцлага дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал тавьж, хүчин чармайлт тавьж ажиллах ёстой гэдгийг би бас дахин мэдэрлээ. Тийм учраас зам тээвэр хөгжлийн яамыг удирдах байгаа удирдах төвчний сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын дарга нарыг өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажиллаас нь чөлөөлж байна. Монгол Улсын зам тээврийн хөгжлийн сайд Бат Эрдэнэ, Монгол Улсын зам тээврийн хөгжлийн дэд сайд Цогт гэрэл, Монгол Улсын зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ болон энэ яамыг удирдах байгаа газрын дарга нарыг ёс зүйн хариуцлага тооцож ажлын алдаа дутагдлал гаргасан үндслээр үүрэгт ажиллаас нь өнөөдөр чөлөөлж байна. Энэ үүрэгт ажиллаас хариуцлага өрч ёс зүйн алдаа дутагдлал гарснаа бас хүлээн зөвшөөрч бас хувийн өргөдлөө өгсөн гэдгийг бас бийж зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Монголын төр бол шудраг байх ёстой. Сахилга хариуцлагыг дэг журмыг бид нар чангатгах ёстой. Ингэж бид нар амжилтанд хүрнэ. Ард иргэд маань энийг бас хүсэж хүлээж Монголын төрөөс шаардж байгаа. Энэ шаардлагат бол бид нийцүүлж ажиллах үүрэгтэй, инх ёстой гэж би ерөнхий сайдын хувьд үзэж байгаа учраас өнөөдрийн энэ шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэдтэй мэдэгдэж байна.